За. За Монгол улсын үндсэн хуулинд засгийн газраас одоо өргөн барьж анх удаага улс төрийн сонгуулийн тогтолцоог одоо холимог тогтолцоор оруулсан. Нийгмийн салбарын мэрэгчлэлтэнүүдийн дуу хоолой парламентод орж ирэх. За ингэснээр парламентын шийдвэр өөрөө илүү амьдралд ойрхон байх. Илүү иргэдийн хилцүүлгээр тулгуурласан байх. Зөвхөн нутаг дэвсгэрийг төлөөлөх биш. Илүү нийгмийн салбарыг төлөөлөх. Төр иргэнийг холбох гүүр байх гэдэг агуулгаараа олон намуудын дуу хоолой орж ирнэ гэсэн үг. Хувь танилцуулна гэдэг нь өөрөө нийгмийн салбарын дуу хоолой орж ирнэ гэсэн үг. Хувь танилцуулна гэдэг нь нийгэм өөрөө идэвхтэй байна гэсэн үг. Хувь танилцуулна гэдэг нь төрийн эрх барих, дээд байгууллагт ард түмэн ойрхон байгаагаа мэдрэх мэдрэмж гэсэн үг. Манай хамт олон энэ өнгөрсөн хугацаанд инновац, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын олон бүтээгдэхүүнийг эх орондоо төдийгүй олон улсад маш амжилттай хэрэгжүүлсэн. Удахгүй хиймэл оюун ухаан ажлын байрыг орлох, хиймэл оюун ухаан илүү бусад салбаруудад хүн төрөлхтөнд төсөөлж байгаагүй хэмжээний том инновацийн өөрчлөлтийг хийхээр болж байгаа. За энэ ч агуулгаараа бид нэр хөгжлийг ухтаж харах шаардлагатай болж байгаа. Үүнийг мэдээлэл технологи, инновац, шинжилгээ ухаан хийж байгаа. Анар байна. Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт 24 жил ажиллаж ирсэн туршлагатай инженер зохион бүтээгч мөн автомат спортын тамирчин байна. Бидний араас олон монгол залуучууд үндэсний компаниуд маань Япон, Хятад, Солонгос улсуудын адил дэлхийн хэмжээнд өөрчлөлтөх чадамжтай болох ёстой юм үзэж бодлогын орчныг бүрдүүлэхээр миний бие 2024 оны их хурлын сонгуульд нэр дэвшиж байна. Ерөнхий сайдаа Багаарн Дэмжи. Монгол ардын нам.